та бүхэндээ ороолон зохиолоо үргэлжлүүлэн хүргэж байна. 7 дугаар хэсэг. Дээд хэсэг. Одоо түүнийг зүйлд осголаа. Ондоо хүнтэй нүгцэн би. Орчлонд амьд явахын тулд олон хүний цусыг сорно. Ороолонгийн сүйт хүүхэн. 1. Цаг улиран өнгөрсөөр. Орой эрт харанхуй болох болжээ. Гари анд сайн нөхөд айлчин гийчнтэйгээ хамт агнуурын байшингаас аль хэдийн шилтгэндээ шилжин иржээ. Шилтгэний юм бүхэн эмгцэгцтэй болсон байв. Хөлгүй баян хөрөнгө билээрээ зодож байгаад гүнгийн эвдэс зүүдсэн өргөөг сэлбэн шинтгэжээ. Тоос жорон дарагдаж аалзны шүлс хэрсэн хаалга цонхыг нь цэвэрлэн үнтэй торон сүлжмэл өшөг торгон хаалт татжээ. Их танхим зургийн өрөөний зүүмэл модон шалн тол шиг гэлэлцэж хөнгөн хөлтэй залуус хөөхөн хүүхэн тэрэн бүжиглэж байгаагаар сэтгэлдээ ургуулan төсөөлж тэр тол шиг шал дээгүр эргэлдсэн цөөнгүй. Бусад өрөө тасалгааны шалыг дорн зүгийн сайхан хевсээр бүтээжээ. Том жижиг ширээ тавиур иргэнэг дээр олонхтой ямар ч хэрэгцээгүй мөртлөө баян тансаг айлын хогшил тавилга дээр заавал байдаг үнэтэй цайтай хөөрхөн юмс өрсөн байв. Бас олон цэцэг ургамал тарьжээ. Зойрноос эхлээ дээврийн хонглыг хүртэл цахилгаан гэрэл асаж газар бүр саруулхан тохилог хөгжилтэй байлаа. Удмынхны хуучин хөргийг шинтгэн майжинцсан нь амьлах мэт болж хуучин жааснасаа илдэг сайхан ширтцгээх болов. Екатерина Медичийн захтай плат өмссөн гоо үзэсгэлэнт хүүхэн бүжгийн дасгал хийхэд залуучуудаас оцрохгүй гэсэн янзтай ханын тэндээс амьд юм шиг инээмсэглэнэ. Гот сайхан төгөлдөр хуур, сайхан бильярд, өдий төдий олон янзын тоглоом наадгай өдрийг зугаатай өнгөрүүлэхэд туслана. Дэлхийн улс орон бүхнээс цуглуулсан ном сэтгүүлийг ядахтаа үзэж завдахгүй. Жаргал цэнгэл багтаж ядан бялхсан амьдрал булаг мэт боргилж байлаа. Орой болгон шилтгэнд гэрэл чийдэн асааж архитаар сүгнэн. Дайжид зугцсан зочид дахин цуглаж эхлэв. Залуу тайж Реногийн нас орсныг хэдийн мартжээ. Үл мэдэгдэх дээх гэгчийн загтлыг уншснаас төрсөн эвгүй сэтгэл үлгэр домог болон улирч тэр тухай дурсхангүй болжээ. Хүн бүхний сэтгэл сэргэв. Ахмад Райт ч гэсэн шилтгэнд ирснээс хойш хөмсөг зангидан хүрлийц сухаа болж харин ч олонтой нийцтэй сонин сайхан яриа хөрөөтэй хүн гэдгээ харуулв. Ахмадын анги рүү янаг амаргийн адал явдал хэний сонирхлыг татаж чадна. Гэрээ эзний сэтгэл тэнүү олныг зугаацуулах шин юм зохиохоор амлаж байв. Багт наадам зохиох санаа олны сэтгэлд их нийцлээ. Гагцхүү айл хөршийнхэн болон хотын эрх баригчдаас зөвшөөрөл авах хэрэгтэй байв. Энэ нь онцгийн төвөггүй бүтэх ажил байлаа. Гари өдий хоолны дараа хүн хартай уулзаж байраа мэлах ёслол хийх зөвшөөрөл олохоор амлажээ. Багт наадмыг шог наргааны шинжтэй болгох гэсэн байна. Энэ шин санаа олны сэтгэлийг улам сэргээжээ. Хувцсны загварыг хилэлцэж ойдолчин бараа материал захиалав. Шуудан цахилгаанаар өдөр бүр шин заавар тушаал өгч байлаа. Багт наадмыг жагар газрын өнгө аястай болгохоор төлөвлөжээ. Гари өөрөө мэдээжээр жагар газрын баян Ража ноён болно. Доктор Вейс эргэж төрсөн хувилгаан Берман болохыг хүсэж өөрийн нэр төрийн онцлог тэмдэг болгон алтан оосор шаардав. Джеймс Рамяны үлгэрийн нэгэн баатар болж хувцлахыг зөвшөөрөв. Ахмад Райт юу болох вэ гэж Жорж Кэг асуухад Бовами дагны шав болбол хамгийн сайн таарна гэж доктор хэлв. Бовами дагны нэрийг урдуулаагүй хүн олон байжээ. Тэгээд асуун лавлцгаав. Бовами буюу Калиг Шива бурхны гэргий гэж үздэг байна. Шива бол энэтхэгийн 3 эрдний 3 дахь нь юм. Шива бол догшин бурхан бөгөөд түүний гэргийн тахил дээр хүний шинхэн цус үргэлж байж байх учиртай. Түүг буюу тонилгогчдын хүрээнийхэн тахил өргөх ажлыг эрхэлнэ. Хизээ тэнгэрийн дагинд хүний шинхэн цусаар тахил өргөж байсан юм бэ?
Энэ чинь үлгэр байна. Та биднийг даапаалж байна гэлцэх дуулцсанд энэ үлгэр олон хүний толгойг цусцсан юм шүү. Райтаас асуув. Джейми энэ хоёр та нарт жаал зугаа юм ярьж өгөх биз гэж доктор Вэс төв шулуун өгүүлв. Ахмад Райт та амьд үүсэн адал сойны явдалд оролцсон байж түүнийгээ ярихгүй дуугүй сууж байдаг хүн үү? Яах вэ дээ? Ярихад болох юм. Харин сүүлд нь учрыг нь тайлбарлаж аль хэмээн нэхэд шалгаахгүй гэсэн нэг болцол тавья. Зүүд юм уу, ховс юм уу, хий үзэгдэл юм уу би өөрөө ч мэдэхгүй гэсэнд юуг нь мэдэхгүй гэх юм? Үний юм чинь гэж Джеймс хажуунаас оролцов. Райт ярьж эхэллээ. Ахмад Райтийн хүүрнэл 1800 оны ихээр манай хороо Дели хотын ойролцоо хуаргнаж байлаа. Харж байгаа үсттэй. Энэтхэгт болсон явдал юм. Бидэнд тентхийн нэг бурхны хаягдсан сүм цэцэрлэгийг гаргаж өгөв. Цэцэрлэг нь дал Чинар мэтийн халуун орны модыг оронг мод ороож ургасан авраг могой сармагчин мэтийн ан амтан бидний нүдэнд харагдахгүй амгалан сайхан оргинож байдаг нэвтэршгүй битүү ой ширэнгтэй сайхан цэцэг дүүрэн сүүдэртэй сэрүүхэн цэцэрлэг. Хурандаа өөрөө хөнгөн маягийн жижиг лаврын суудаг. Офицер бид дугны байранд суудаг байлаа. Яах вэ? Дажгүй сайхан. Зузаан чулуун хан нь айгам халуун элчийг багасгаж, нарийнхан цонх нь хүрэлцгүй зэрүүл агаар оруулдаг байв. Шүн тайван унтаж болох зөөлөн ор дэвсгэртэй. Тансаг сайхан идэ будаа ариун их архитарс бидний жаргалыг дүүрэн болгоно. Гэхдээ бидний сэтгэл дундуур байсан. Үхмээр муухай уйдгартай байлаа. Уулзаж ярих хүн амтэн, уншчмаар аятаахан ном байхгүй, хамгийн гол нь хүүхэн байхгүй. Зүйл-зүйлийн зугаа цэнгэлтэй Дели хот хажууханд байвч цаг төгшүүртэй байсан учраас хот орох боломж бараг байхгүй. Даргаас чөлөө зөвшөөрөл авах ёстой. Чөлөө өгөх дургүй хугацаанд богино байдаг. Бид маш их уйдаж байлаа. Бидний дасаж дадаагүй шатам халуун газар мөрийтэй тоглож хитэртэл уусаар байгаад бидний сэтгэл мэдрэл ухаан санаа их докторгүй болсон юм. Ургуулan бодох, уран сэтгэмж сайтай, зарим нь хүний ухаанд багтамгүй элдэв дээдийн юм зохион ярьж түүнийг нь үнэмшээд дуугүй сууж байх хэрэгтэй болдгсон. Биднийг уйдаж үхтгийн даваан дээр энэтхэхт олон жил суусан урд офицер байгаад нүтгийн нэгэн сурвалжит ноёны хүргэн болж өөрөө баян ноён болсон нэг хүн ирлээ. Тэр хүн уг нь манай хорины даргатай уулзах ажил хэрэгээр ирсэн боловч офицерууд түүнийг ганц өнжиж нөхөрсөг ёсны зоог барихыг зөвшөөрөөч гэж гуйж шалсныг ашгүй зөвшөөрөв. Оройн сүмийн гол танхимыг дайлах ихэд зориулан засаж бэлтгэлээ. Ширээн дээр дааж ядтал болор хундагж үнз мөнгөн халбах сэрээ тавиагүй ч гэсэн орчин тойрны нөхцөл байдал нь үлгэр туйлсан шинжтэй байлаа. Байрны хан туурганд асар том зан, алаг ирээн бар, ногоон могой мэтийн үлгэрт гардаг аймаар амтад зурж, хоорон дуур нь эмс хүүхнийг ирийн дачаангүй хүсэл бадруулах маяг дүрхтэй зурсан байв. Өнгө бодг нь хурцтод шинхэн болохоор жиргэнэн сүмэлзэх чигд бишгэрэлд тэр үлгэр туйлсын орон амьлан хөдлөх шиг болно. Зургийг овон товон хан дээр зурсан болохоор амьд юм шиг харагдах нь бүр илүү. Зарим нь гүнзгий ховлд нуугдсан байхад зарим нь сүмийн адрыг тулсан том том баган дээр тов тоотхон харагдана. Хойд талын ханын гэрэлд урд нэг бурхан залж байсан бололтой гантэг чулуун суур бий. Тэр суур одоо хоосон. Найр эхэлж арх дарсыг ахиухан ууцгаав. Зоог барьж дуусах тийшээ хандаж байлаа. Одоо болтол нарийн хоол амтд идэ арх дарс гээд аман завгүй байсан зочин маань ханын зургийг сая л анхааран харав бололтой. Харангуут царай нь хухай зааж дуугүй болсноо. Танаахнаас хүн алга болдгүй биз хурандаа гэж асуув. Энэ асуулт жигтэй хачин санагдлаа. Энэ завсар бид 3 хүнээ алдсан. 2-ыг нь бар аваад явсан. Нэг нь усан живж өгсөн болов уу гэж бодож байна хэмээн хурандаа хариулв. Бас ч өршөөлтөй байгаа юм байна гэж
Зочин маань ганцаар ярих мэт амандаа бөвтнө. Зоог барих буюу чухамдаа арилтлага үргэлжилсээр асар удалгүй хүмүүсийн ам халаад ирлээ. Эрхэм ноёдоо, та нар хаана найрлаж байгаагаа мэдгүй гэж зочин маань гинт асуугаад өөрөө үргэлжлүүлэн. Энэ бол Бовами дагны сүм. Жагрын орны хамгийн догшин цусанд шуналтай дагна. Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнт сайхан ихнэр гэх боловч дахлын ширээн дээр нь цаг үргэлж хүний халуун цус тавиастай байх ёстой. Харь газрын хүнийх байна уу, сүсэг бишрлээр амиа өргөсөн хүнийх байна уу ялгаагүй. Саяхан болтлынд аимшигтай тахилга болдог байсан. Дагны хөлд тайлга болсон хүний цусаа асгаруулan хэвтэж байхад сүмийн дагны шав бүжигчин эмэгтэйчүүд зөвхөн өөрсдийн үс гизэг бадамлын ухаан цэцгээр нүцгэн биеэ халахлаад бурхны сүрийг тойрон аяархан хөдөлж биеийн байдлыг янз бүрээр хувирган дэлбэгээ нэгэнтээ дэлгэж нэгэнтээ хэмж байгаа амьд цэцгийн хэлхээ болно. Хаа нэгтэйгээс урин тачаангүй хүслийг бадруулах хөгжим намуухан иршиглэнэ. Тэр хөгжим амь тавьж байгаа тайлгийн хүний ёолох дууг дарахгүй. Харин хамсран түрх шиг болно. Сан утлагын хөхөмдөг утаа суунаглан тарих мансууруулах сайхан үнэр ангилуулна. Эцсийн бүлэг тайлгын хүн сүүлчийн удаа амьсгаа авахд хөгжим ёслол төгөлдөр ялгуулсан дүртэй иршиглэж бүжигчин хүүхнүүд ганаран галзуурах мэт тэлчлэн тийчгэнэ. Гэрэл унтарч нэлдээ их захгүй юм болно. Ирсэн гिчин өөрийн ухаангүй байгаа юм шиг чанх урагшаа гүлийн ширтээд энэ бүхнийг аяархан ярьлаа. Тэгээд дуугүй болов. Найрлаж байгаа хүмүүсийн дээрээс тусаа асгаруулan тарчилж байгаа тайлгын хүнээс өдөр тусуу гэлтэй нам хүн болов. Дараа нь энэ сүмийг Бовами дагны сүм гэж та яаж мэдж байгаа юм? Та өөрөө дагны тахилга тайлгад байлцаж үзсэн юм уу? Гэх мэтээр тал талаас нь асууж шалгав. Зочин нэгэн аяг хийжүүлсэн ундаа уугаад архин гарах шиг болж хүйтэн царайлан инэв хийлээд бүгдэд нэгэн зэрэг. Эрхэм ноёдоо, танаа сайхан дарсыг уусны дараа ам халаад бураад бай, яриад бай, буран балыг нь тааруулаарэ гэж дуулмаар болж байв шүү гэж хариулжээ. Үүний хариуд бүгдээр нэгэн зэрэг нэр хийтэл инээлдэв. Тэгээд Бовами дагныг хэрхэн дахиж шүтдэг тухай яриа өрнөв. Энэтхэгт он удаан жил суусан нэг хүн үнэхээр хүний цусаар тайх явдал байсныг батлав. Гол тахилга тайлгыг сүмийн зойронд хийдэг байсан гэж би дуулснаас цаашгүй. Тайлга болох хүнийг түүг буюу тонилгогчдын бүрээнийхэн олж аваачдаг гэсэн. Бас тайлга болох хүнийг газар дорох тусгай байранд амьдаар нь хорж байгаад хэрэгтэй цагт шүтээний хөлд нядалдаг байсан юм гинлээ. Тийм л дээ. Энэтхэгийн сүм болгон газар дор зойртой. Түүнийг нь зөвхөн тайлагч нар л мэддэг байна. Тэгэхээр тэнд шорон байдгийг гайх газаргүй гэж офицеруудын нэг нь хэлв. Зойрч ямаа. Цусан шуналтай дагнч яамаа байна. Харин бадамлын ухаан цэцгээр нууцаа халахсан бүжигчин хүүхнүүдээс 10 хэдийг энд аваад ирдэг бол сайхнаа гэж залуу баг дарга мөрөөсөн өгүүлв. За алт мөнгө байвал авгай хүүхэн захаас аван замаар үргэлж бий гэж хуушны хүн хариулв. Манай Ахмад райт хамгийн баян, мөнгөнд гар татахгүй гэж баг дарга дуу алдав. Би дүүрэн алтан зоостой уут гаргаж түүнээс өгсчин. Хоёрын зэрэг бүжигчин хүүхэнд өгнө. Илүү өгөх хэм байна гэж инээд алдан өгүүллээ. Мөнгөний бараа хараад мөрийтэй хөзөрдөх санаа төрж тэр даруй хамжаа хамсаагаа олоод тоглож эхэллээ. Джеймс бит хоёр тоглохыг татгалзаж сүмийн багансын доор цэцэрлэгт гарав. Хүрлийн өнгөт хүрэн биетэй энэтхэх зарц бидэнд навчин анжуур авчирч бид тамхиллаа. Райта, энэ тамхинд байна шүү. Нэг юм холсон бололтой байх юм гэж Джеймс хэлв. Нэг гой дайтайхан амт байгааг би өөрөө ч мэдэрлээ. Хамгийн гол нь утааг сорох тутам тарих шуугаж нэг тийшээ явмаар ч юм шиг нэг юм хүсээдж байх шиг өөрөө ирэхгүй хачин болж байлаа. Амаргалан жаргахын хүслөө, адал явдлын хорхой юм уу зүрх дэлсэж сэтгэл хөөрөөд. Бид хоёр намхан сандал сууж байлаа. Биднээс хоёрхан алхмын зайтай газар нэвтэршгүй ширэн лүглийн. Харанхуйд хоёр нүд гэлэлзаад намайг ширтээд байлаа. Бар биш байгаа да
гэсэн бодол толгойд зэрсхийв. Үгүй, хүн байна. Нарийн хэлбэл ташаагаа тойруулан даавны өөд зөнжүүлсэн хүрлийн өнгөт хөрөн альстай ясан хэлхээ байв. Нүүрэн чулуугаар сэлсэн юм шиг хүрлээж нүд нь л хүнийх шиг гялалцаж байлаа. Тэр ясан хэлхээ над руу ойртон тонгойж мөнгөний ууд бүжигчин хүүхэн далдын нууц гэж шивгэнэв. Хэдий тийм боловч Джеймс сонсож орхиод босон харайж миний гараас шүүрэн явцгаая, очиж үзцгээе гэлээ. Мөнгөний минь нуутыг саяхан уруу татсан ясан хэлхээ тэр даруй гартаа оруулж аваад уруул дээрээ хуруу тавьж дуугүй бай гэж сануулад хойноос дагаад яв гэж дохив. Бид сүмийн хан мод утны хооронд урах нарийнхан завсраа шургаж сүмд хажуугийн хаалгаар нь оров. Тэндээс манай нөхдийн шуугилдах дуулдаж муухан гэрэлтээд дотоод багансын ард ирээд байгаагаа мэдэж болохтой байв. Үл таних газарч маань нүдэнд үл үзэгдэх бүш дарсанд зааны урт том хошуу өргөгдөж цаанаас нь нарийнхан хаалга доошоо уруудсан их зогцом шат гарч ирэв. Эргүүлэн шатан доошоо уруудаж эцэст нь бид харанхуй гудамд орлоо. Тэртээ хол нэгэн гэрэлцэг сүмэлзэн байна. Чимээгүй гэж газарч маань шивгнээд бид сүгс өдөр мэд гулсан урагшлав. Энд хүлээж бай гэж өнөөх ясан хэлхээ дахин шивгнээд бид хоёр хоёулахнаа үлдлээ. Хачин ихэнх өнөр шингэсэн зойрны агаарт бидний толгой улам их эргэв. Нилээд их удаж бид хоёр төвчээр алдаж эхлэв. Нөгөө гэрэлцэг даллан дуудах мэт сүмэлзээр урагшаа. Дуусах өргөгийн юм шиг урт гудмын эцэст нэгэн их танхимд оров. Баруун зүүн хаашаа чарсан алтан зураг чимэглэлтэй хар боржин багнаас яриасан асар том харанхуй танхим байв. Цааш явлаа. Бидний өмнө алтан хоргоогоор хийсэн зузаан хөшиг хан шиг халахалж байна. Дээд талын дугуй нүхээр гэрэл тусаж танхимыг өчүүхэн төдий гэрэлтүүлжээ. Гудмаас харагдсан гэрэлцэг тэр байж. Урагшаа гэд хөшигний заан гармагс бидний нүд гэлбэн зогсов. Тонголог ягаан манаар хийсэн ханнаас тусаж байгаа юм уу? Ханыг нэвт тусаж байгаа юм уу? Шарвтар ягаан туяа солонгорон тусаж адраас цэйлэнгийн цэнхэр долгион мэрэлзэн ягаан туяатай холилдоод юр бишийн хачин нөлөө үзүүлнэ. Цаанаа л нэг ид шидтэй. Шал дээр үслэг торгон хэвсдэвсэж дээрээс нь шинхэн цагаан бадамлынхаа цэцэг цацжээ. Бидний өмнөх жижиг өндөрлөг давцсан суур дээр хорвоод байхгүй үзэсгэлэн сайхан хүүхэн зогсож байна. Чармай нүцгэн юм. Өтгөн хар үсээ эхлээд дээш нь сөхөж, дараа нь дөрвөн хэсэг гизэг болгон шүлжиж, толгойдоо эрдний чулуугаар хийсэн туяа титэм өмсөж, хос гизгийг нүүрийн хоёр талаар хүрээлүүлэн том сайхан хөхтэйгөрөө өнжүүлж, нөгөө хосыг арга шүнжүүлжээ. Хүзүүний чимэг ташааны бүс нь мөн эрдний чулуу байлаа. Хөлийн шагааг нь маргад индраны л могоо ороож, тав дээр нь толгоогоо тавьжээ. Хүүхэн гартаа тунгалаг цэнхэр бадамлынхаа байрсан байв. Гоёл чимгэлийн эрдэнэс нь солонгорон гялалцах боловч торомгор хар нүд нь түүнээс илүү гялалзна. Нүд гэж ёстой сайхан гэрэл тод юм а. Шүрэн улаан уруула жимээжээ. Нүүрний тэг биеийн галбар ямар ч үгүй цэвэр үзэсгэлэнтэй. Үзэсгэлэнтэй дотроос үзэсгэлэнт хүүхэн чи хэн бэ? Чи тэнгэрийн дагна байна уу? Шулмсын үр байна уу? Аль нь ч байсан бид чиний үнэн ч болоод гэд хөлчүүрэн мэнэрсний ирэхээр өвдөг сөхрөн мөргөв. Ид шидийн гайхамшигт хүүхэн инээмсэглэж аяархан гулсан ойртож ирээд сайхан цагаан гараа өргөж тунгалаг цэнхэр бадамлынхаа цэцгээрээ бит хоёрын зөв мөрөнд хүрв. Тэрхэн агшинд бит хоёр ухаан алдан унлаа. Тамийн орны шууган нүгэлтэй орилж чарлах, ёолон аслах чимээнээр бид ухаан орвол нөгөө хар багнас танхимын гол дунд хүлээстэй хэвтэж бидний эргэн тойрон шар ад шулмсууд галзууран ганирч байв. Тэдний бид хинээтэй сүсгтэн элвчин шарвайчин гэж төвөггүй танив.
Тэдний өрөг өрөөс эзэнхий царай биеийн хар утаан дунд ёстой тамийн эрлэгүүч шиг харагдана. Учир томгүй шууган дундаас дагныг маань доромжллоо. Нүгэлтний цусаар дагнаа тай гэж хашгиралдах нь ялгаран дуулдаж байна. Биднийг нэг тийш нь чирч аваачлаа. Тас харанхуй болов. Дахиад бамбарын гэрээс өмөлцөж өөр нэг дүр зураг ялгаран харагдав. Бид айхын ихээр айж хөдөлж чадахгүй болов. Бидний өмнө догшин сүрт бавами дагна байж байлаа. Эргэлзэх юм байсангүй. Хар гантгаар бүдүүн хадун сэлсэн чулуун хүүхэн. Хар хүзүүндээ хүний хохмой толгоогоор эрхийн зүүж мөн хүний гар хөлийг хэлхэн бүсгийж цацаг мэт унжуулжээ. Хар, шар, цагаан арист нь том жижиг хүн хүүхэд эмэгтэйчүүдийн гар хөл байв. Бүгдээрээ илжирч муудаагүй шинэхнэрээ байлаа. Дагн лут том тавхай дороо хүний толгой гიშгжээ. Тэр нь бар авч удсан хэмээх манай зэргийн толгой мөнийг бид танив. Шархалсан биеэс нь цус гожигдсон цусан чуналтай шүтээний сүрийг бэлдэж байлаа. Гол нь бүр мөсөн тасраагүй хөвчин бие нь жичигнэж байв. Бурхнаа тай дахи химэн эргэн тойрон хашгиралдаж бид хоёрыг нүд ирмхийн зуур нүцгэлв. Гарцаагүй өөхөх болжээ. Яаж өөхөх вэ гэхээр ой гутам муухай чулуун шүтээний хөлд хинээтэй шүтлэгтний хутга мэсэн дөртөн алдар гавьяагүй ич хүртэйгээр өөхөх болж байна. Заяа төөрөг маань ийм байж тээ. Бид хоёр зэрэгсэж хөвтөд би унтарсан янжуураа мэрж байв. Жими дуугүй байна. Бидний дэргэд өндөр туранхай бэрман хурч ирв. Толгойдоо алтан цариг өглөж, эртний грек маягийн цагаан хувцаа нарийнхан осроор бүсэлж, гартаа тайлгын том балиу сутаг барьжээ. Нүдэ анив. Гинт үхээрийн намгүн боллоо. Тайлагч аимшигт балиус барьсан гараа дээш өргөж, гидийснээ гинт царайд нь айх гайх зэрэгсэн байдал илэрч, нэгэн хормын дараа балиу сутгах нь шал дээр хангинан өнөв. Эхлээ тайлагч дараа нь бусдын дагалдан өвдөг сөхрөн өнөж шалгарсан шавнар байна хэмээн хашгиралдав. Бид хоёрыг зөөлхөн өргөж өндийлгэн хүлээсэн хүн тайлж зөөлөн торгон хувцсан дорон авч одлоо. Бид хоёрыг амхилгун сайхан өнөрт ариун сарнай цэцгийн дэлбээ дэвссэн орон дээр тавьж эргэн тойрон утлаг сангийн утаа суунаглаж баясгалант яруу хөгжим эгшиглэв. Бидний өмнө түрүүчийн үзэсгэлэн түүхэн байж байна. Харин хурц гэрэл тарвал амьд хүүхэн биш, хөшөө баримл байв. Түүний эргэн тойрон олон сайхан залуу хүүхэн тойронцон бүжиглэх нь сүмийн бүжигчин хүүхнүүд аж. Гар хөлөө чимгэлсэн бугуйвч шагаавч нь хөдлөх бүрт чихэн чимэгтэй аялгуулан эгшиглэнэ. Хувцс гэвэл нэмгэн цэцгийн бүрхүүлтүүдээс өөр юмгүй. Тэр нь биеийн нүцгэн байдлыг улам тодруулна. Хүүхнүүд бүжиглэж бидний дэргэд ирж хуван савтай ундаа өгч байна. Дотор сэрүүцүүл сэнгэнүүлсэн ямар амттай сайхан ундаа вэ? Тэнгэрийн орны ундаа л тийм байдаг үзээ. Бидний хүрээлэн бүжиж, инхрийлэн таалж, хамт бүжиглэж байна. Бидэнд дахин дарс урьж, дахин үнсэн таалж байна. Ноён Ахмада нүдэ нээвэл өмнө маань тахар цэрэг зогсож байв. Ноён Ахмада даргын тушаал гэж тахар цэрэг хэлээд дугтуутай бичиг өгөв. Сэхээ авч чадахгүй өндийд суулаа. Өдөр болжээ. Миний унтлагын өрөө бас Джеймсийн ор байж байна. Джеймс тавтай сайхан унтаж байна. Дугтуйг задлж үзвэл хэдэн цагийн дараа хөдлөх тушаал байлаа. Зүгтэлсэн байжээ гэж сая л нэг юм ухаарав. Джеймс цэрэг хөдлөх тушаал ирлээ. Босоорой, цаг боллоо гэж нөхрийгөө дуудан сэрэв. Джеймс босон харайж миний өөдөөс гайхан ширтлээ. Баахан ширтснэ. Түй, яасан хачин зүуд вэ? Өчигдрийн янжуур хар тамхитай байсан байх. Намайг мөнч хөөрхөн дөнгөжээ. Гэхдээ би асууж шалгааж эхлэв. Джеймс миний зүудийг ярьж гарлаа. Дунд нь орж явахад би түүний үгийг тасалж
цааш нь үргэлжлүүлэн ярьсанд Джеймсийн ам нь ангааж нүдэн бүлтийгээд миний зүүдийг яаж мэдэв гэж асууж байна. Байдал баг багаар тодорхой болж бид хоёр яг ижил юм туйлын нарийн тодорхой зүүдэлснээ мэдлээ. Ийм юм байж болох уу? Энэ л эргэлзээтэй. Цэргүүддээ аялалд бэлтгэх тушаал яаран өгөөд бид хоёр сүмийн ханыг анхааралтай үзэж хажуугийн хаалгыг ирэв. Хан нь ямар ч үгүй гүлгэр юм. Хаалга байтгай ан цав чалга. Сүмд орж багны цагуур дотроос нь үзлээ. Байц таны мөнгөний утга авъя гэж Джеймс мартснаа санав. Халаасандаа ширээн дээр эн тэндгүй ирлээ. Байдгүй шүү. Үйлчлэгч цэргээс асуусанд найрын танхимаас нэгэн зарцын олсон хоосон утыг авчирч өглөө. Удалгүй цэрэг жагсах бөмбөр дэлдэж бидний сонирхлыг татах болсон сүмийг орхин явах хэрэгтэй боллоо. Ингэж яриад Ахмад Райт дуугүй болов. Ингээд гүцээ юу гэж зочдын нэг нь урам хугарсан байдалтай асуув. Бараг гүцлээ. Нэг сарын дараа л бид тэнгисийн усанд шумбаж байгаад Джеймс бид хоёр бие биенийхээ бие дээр ийм юм байхыг үзсэн гэж Ахмад Райт хариулаад богино дээлээ тайлж цанцныхаа ханцуг сугалдаргалж үзүүлв. Цагаан мөрөн дээр нь бадам лувха цэцгийн шивээс зураг байхыг тэнд байсан бүх хүн үзв. Сайхан цэнхэр өнгөтэй цэцгийг ямар ч үгүй уран гоёмсог шивсэн байлаа. Ахмад та биднийг аятайхан мэхлэн төөрөгдүүлж байна уу да гэж өвгөн зочныг асуухад учрыг тайлбарлаж аль хэмээн нэхэж шалгаахгүй гэсэн болзол тавьсныг санаж байгаа биз дээ гэж Райт түс тас хариулаад тийхүү элдэв юм асууж шалгах замыг хаав. 2. Багт наадмын өдөр болов. Өглөөнөөс эхлээд айлчин гийчин зарц үйлчлэгчгүй хүн бүхний сэтгэл хөөрөн их хүл болцгоо. Тэргэл сартаа үе эхэлсэн болохоор шин саруулхан байх төлөвтэй ч гэсэн цэцэрлэгт олон дэнлүү үлгэж зулын цогц тавьжээ. Тэртээ тэргүй гялцал болсон цэвэрхэн сайхан танхимуудыг ногоон мөчрөөр чимэглэж цаарс гачуурын хар ногоон навчшил мөс цахилгаан жидэнгийн цагаан гэрлийг улам тодруулна. Олон өрөөнд халуун орны дал замбаг модны нүмер дор олны нүднээс далд нууцгайхан уулзаж болох эвтэйхэн байр засжээ. Зуушийн иргэнэг дээр зүйл бүрийн амттан идэ арх дарс дааж ядтал яриалган өрсөн байв. Эн тэндгүй энэтхэг суургын хэлбэр бүхий жижиг мохлогт шампан дарс үр жимс сэрүүн ундаан дүүрэн байна. Эмэгтэйчүүдийн гол мөхлөгийн дээгүүр Америкийн далбайг үзэмжтэй сайхан татжээ. Цэнхэр торгон дэвсгэр дээр ёстой алтан мод хатгамлсан байв. Өвлийн цэцэрлэгийг гарын тушаалаар гэрэл багтай үлдээж сэрүүн байлгахын тулд цонхыг онгойлгосон байв. Смит Миллер хоёр зарц үйлчлэгч хөгжимчдөд сүүлчийн тушаал заавар өгч дээш доош нисэх мэт гүйлдэж байлаа. Гал тогооны байранд тогооч туслах нар дүүрэн бужигнана. Зочдын сэтгэл бас хөөрөн хөдөлж дор бүрдээ хувцсандраа янзлах гээд завгүй. Нэгнийхэн захиалсан хувцс готоос ирээгүй, нөгөөгийнх нь гутал багдсан гэх мэт сандарсан хүн цөөнгүй. Доктор Вэс эргэж төрсөн хувилгааны алтан осор нь нарийдсан байна хэмээн үглэж байв. Үсчин, ойдолчин нарын тал талаас элдв юм гуйж шалан хэдэн хэсэг тасчих шахан байлаа. Гарын сэтгэл бас амаргүй. Энэтхэг ноёны хувцсыг өмсөж үзэж байлаа. Райт дэргэд нь зөөлөн сандалд навчин янжуур зуун сууж, Джеймс Гарын дэргэд хичээнгүлэн бөндөгнөж байв. Маш сайн байна. Маш сайн. Ёстой Ража ноён боллоо. Одоо чиний эргэн тойрон 10-аад энэтхэг бүжигчин хүүхэн хэрэгтэй байна гэж Джеймсийг дуу алдахад миний бодоход малгайда бас цээжин дээрээ очир эрдэнэ. Ер нь эрдэнэ чулуу ахиухан зүүхэд зүгээр гэж Райт зөвлөв. Зүйтэй байна. Даанч одоо тийм юм хаанаас олох вэ гэж Гари харамсав. Байз Гари чи Агнуурын байшинд бидний очисон анхны өдөр нас барсан хүүхний өрөөнд шүүгэн дотор нь эрдэнэсийн хайрцаг байсныг санаж байна уу? Нилээд хүнд байсан. Дотор нь лав эмэгтэй хүний гоёл чимгэлийн зүйл бий байх гэж Джеймс сануулв. Нэрээ тийм л дээ. Чиний хэлдэг үнэн. Түүнийг авчруулахаар Смитийг явуулъя. Ингэж хэлээд хэлсэн ёсоор гүйцэтгэлээ.
Смитийг явуулж хагас цагийн дараа хайрцгийг авчруулав. Ямар гээчийн уран нарийн хийцтэй хэдвэ. Гэвч мань залуус хайрцгийн уран нарийн хийцийг үзэж байх зав байсангүй. Онгойлгох гэж яарлаа. Онгойлгох гэж чадсангүй. Ил цоож цуурганы юм байхгүй мөртлөө таг нь онгойж өгөхгүй байлаа. Гари хайрцгийг эргүүлж тойруулан үзэж яасан тоогүй юм бэ? Эртний мэдсэн бол дархан дуудуулах вэж гэж харамсав. Райт бас хайрцгийг авч эргүүлж тойруулан үзээд ил цоож алга дархан тусуулах нь юу л болдоо гэсэнд Джеймс хажуунаас нь байз би үзье гэд хайрцгийг авч нэг газар дарсанд хайрцагны таг аялгуулан хангинаад онгойв. Уухай Гари Райт хоёр хувцсан дуртай улайгаад Эрдэнэсийн хайрцгийг Джеймсийн тийм амархан онгойлгосныг анзаарсангүй. Хайрцгийн нууц онсыг Джеймсийн хаанаас олж мэдсэнийг асууж лавлах санаач төрсөнгүй. Джеймс өөрөө хөмсгөө үл мэдэг хөдлөгсөн нь түүний толгойд нэгэн бодол харуулж орсныг шинж тэмдэг байжээ. Хайрцаг дотроо хэдэн хоногтой хоног бүрдэн эмэгтэй хүний эртдээр үеийн уран хийцүүхий бөгж, бугуйвч, эмэг, хүзүүний чимэг мэтийн гоёл чимгэлийн зүйл байх бөгөөд бүгд байр байрандаа байж байлаа. Цэгцтэй гэдэг нь жигтэйхэн. Дунд талын нэгэн хоногт шүрээр юм уу юугаар ч юм хийсэн нэгэн хүзүүний чимэг дутуу байх шиг. Жижиг хонхорхой бүхий зайн хоосон байлаа. Бас доод давхарт нь том хоосон зай байв. Тэнд юу байсныг таамаглахад хэцүү. Эмэгтэй хүний том сан байсан болов гэж бодмоор. Түүний байранд эмэгтэй хүний бичиг бололтой дүүрэн бичиг бүхий нэмгхэн дэвтэр байлаа. Найз нөхөд дэвтрийг нээж үзээд ямар хэлээр бичсэнийг мэдсэнгүй. Бодвол Итали хэл байх гэж Джеймс тав. Үүнийг Карл Ивановичд өгч орчуулуулъя. Одоо таарах гоёл чимэглийг шилж авах хэрэгтэй байна гэж Гари адгам өгүүлээд дэвтрийг хуучин байранд нь тавив. Хоёр анд нь Гариг хараад нэрээ үнэт Эрдэнэсийн зүйлээр гойж чимсэн жагрын орны жинхэнэ сурвалжит ноён боллоо хэмээн шагшив. 3. Шүн дүнд болох ойртжээ. Баяр наадам маш сайхан болж олон танхимаар пиг дүүрэн зочин гээчин цугларчээ. Өнг бүрийн торго дурдан хилэн хаар торон сүлжмэл тууз занга очир эртэн гээд үнтэй цайтай сонин сайхан хувцхонор гоёл чимэглэл өмсөж зүсэн хүн олон. Энд совдон малгайтай Венецийн эрхэм хатны ёслолын урт хормойг цэнгэр хувцастай хя барьж явна. Тэнд хар торон сүлжмлээр чимгэлсэн хувцастай том улаан дэвүүр барьсан Испани язгууртан авхаа явж байна. Бас өн бүрийн цэцэг шувуу хатгамлсан дээлтэй бяцхан Япон хүүхэн харагдана. Энд хэлэхэр торгон өмдтэй симхи цагаан чадраар нүрээ халгалсан түрк хүүхэн байж байна. Бас Оросын бояр ноёны хатан авхай, Пош, Румын хятад хүүхэн ч олон. Энэ дэлхийн үндэстэн ястан бүхэн аль шилдэг тэргүүний хүүхнээ энэ найр наадам дэлгээвүү гэлтэй. Эрэгтэйчүүдийн хувцсны дотор багт наадмын дээл гололжээ. Хөгжим ихшиглэж янз бүрийн бүжиг ээлжлэв. Гэрийн эзэн баг өмссөн байх боловч жагар газрын сурвалжит баяны тансаг баян хувцсаар нь хүмүүс төвөггүй танив. Гэрийн эзэн хүн бүхэнтэй ээлдэг найртай харилцсан. Газар сайгүй байрлуулсан шампан дарс, сайн арх, зүйл бүрийн амттан жимс бүхий суврган мухлаг хүн бүхний хүслийг хангаж завдахтай өгөөтэй байлаа. Дал мөдний нөмөрт ягаавтар юм уу хөхөвтөр гэрлэн янгийн халуун үг хэлцгийг өрөх мэт тоглог аятайхан буланд жаргалтай хосуудыг олны нүднээс халахлана. Джеймс Райт тэрч байтугай доктор Вис өөрөө ч гэсэн хүүхэн эргүүлээд завгүй. Гурван сэтгэлдээ таарсан нэг хүүхэн олоод авчээ. Шүн дундаас хойш нэн удалгүй гэрийн эзэн гол танхим шин гийчүү хүүхэн лүгээ сугдалцсан орж ирэв. Цугласан олны дотор цаашаа шивнэлдэх дуулдлаа. Үнэхээр тэр хоёр шиг сайхан хос олдгоёа чухаг мэт санагдана. Хин гэж хүүхэн юм бол урд нь түүнийг харсан хүн үгүй. Уг нь яагаад ч ажиглахгүй байхын аргагүй гоо үзэсгэлэнт хүүхэн байлаа. Өндөр гойлог биетэй жижигхэн толгойтой тэр хүүхэн өтгөн хар үсээ овойлгон самнаж том сам хатгаад
баг өмсгийн оронд самныхаа доогуур Венецийн нарийн торон сүлжмэл шургуулан унжуулж нүрээ халахалжээ. Эрийн тачаалыг бадраах эрх танхил байрын торгон харнууд нь ил байлаа. Торон сүлжмэлийн цаанаас цэвэрхэн сайхан цагаан царай, хурц цагаан шүдтэй шүрэн улаан өрөөлийг нь харж болохгүй цааж. Үл таних хүүхэн хуучин цагийн эдээр хийсэн дундад зууны үеийн хийц маяг бүхий цэнхэр торгон плат өмсөж хүзүүндээ ягаан шүрэн чимэг зүүж цээжиндээ нэгэн хэсэг улаан ягаан сарнай цэцэг хатгаж хуруунда үнэт алтан бөгж зүүжээ. Хүүхэн танхимын дотор энэ шилтгэний эзэгтэй нь бие гисэн шиг ихэмсэг намтай халахж мэндийн хариуд мэхийхтүүдийг өнгөрч байлаа. Нүдний харсанд эрх дураараа загнаж хүний сэтгэлийг татан дагуулж сурсан байдал ил. Гари тэр хатагтайнхаа дур булаах увдас бүр мөсөн автсан бололтой. Хүүхэнтэй хамт бүжиг наадмын бүх танхимаар орж гол иргэнийг тэнд хүрлээ. Сайхан зантай гэрээ эзнийг ийм тийм юм идэж уугаж урих бүрд үл таних хүүхэн толгой сэгсэрч байв. Гари хүүхнийг шампан дарснаас жаахан балга гэж гуйж ядаад сугдаж авлаа. Ай тэнгэр, таны гар яасан хүтэн байх юм бэ? Та даарчи гэж Гари хэлээд өөрийн бичгийн гэрийн задгай зууханд гал түлхийг яаран тушаав. Гэрээ эзний бичгийн гэр, унтлагын өрөө, хувцаслах өрөө бол тэр давхарт зочин гिчин оруулдгүй газар байлаа. Хөгжимд хөгжилтэй вальс бүжгийн ая ихшиглэв. Гари хатагтайгаа тэврэн танхим дотор хідэнтэй эргэлээ. Хүүхэн залуу ир тэврүүлэн шал дээгүр хүүхэн мэт гайхалтай сайхан бүжиглэв. За одоо болно гэж хүүхнийг шивгэнэхэд Гари даруй зогслоо. Джеймс танхимын нөгөө захад шар торгон банзал бүхий жижигхэн Испани хүүхэнтэй сэртэндээ завгүй байснаа яг тэр үед толгоогоо өргөж Гари хажууд байгаа гоо хүүхэн дээр харцсан туслаа. Джеймс аяархан дуу алдаж өөрийн Испани хүүхнээс гуйж авсан дээгүүрээ шал дээр бат хийтэл унгаж орхив. Джеймс өшөөгөрэй гэж арайхийн бөвтөнчгөөд танхимын дундуур Гариг тийш ухсах хийсэн боловч Джеймсийг бүжиглэж байгаа олны дундуур сүлжиж байх хооронд нөгөө хоёр алга болсон байв. Джеймсийг цааш гүйх гэтэл Райт барьж зогсоогоод "Джейми, чи яах чинь энэ вэ? Царайч нь өгсөн хүнийх шиг зэвхий цагаан болсон байна" гэсэнд "Өнөөгч нь мөн байна. Би таньсан. Намайг тавь" гэж Джеймс гараас нь молтрох хэмээн зүтгэв. "Байц, өнөөх гэж хэм бэ? Аятайхан яриач" гэж Райтыг захирангуй тушаахад Агнуурын байшинд харагдсан цэнхэр бошинцтой хүүхэн гэсэнд Райт давхийн зочиж бас царайн зэвхий дагаад "Хаана байна уу?" гэж сэтгэл түгшин асуув. "Гаритай сугталцаад явж байна. Гариг сануулах хэрэгтэй. Гарид аюул учрах гэж байгааг би сэтгэлийнхээ зөнгөөр мэдэрч байна" гэж Джеймс сэтгэл догтлон өгүүлээд гүн отхоор тэмүүлв. "Чиний хэлдэг үнэн. Түүнийг ирж олоод хин юм бэ мэдэх хэрэгтэй байна" гэж Райт зөвшөөрөв. Хоёул бүжиглэж байгаа хүмүүсийг ирээ зэргүй түлхэж нудчин бүх танхимаар тойрч олны нүднээс далд булдан руу хамаагүй шагааж халуун янгийн үг хэлцэж байсан хосуудыг сандаргав. Цэцэрлэгт гарах гэж байснаар Райт санаа авч Гарийн хувийн хайгаас гэрээ эзэн ноёнтой хаа байна гэж асуусан. Мистер Гари бичгийнхээ гэрийг галлаг гэж тушаасан бодвол тэндээ байгаа байх гэж Сабо хариулв. "Тийш очицгоё." 4. Тэр завсар Гари бүжиглэж бараад хатагтайгаа дагуулan өөрийн бичгийн гэрийн үдэнд очиж "Одоо таныг дулаацуулж өгнө. Энэ өрөөний задгай зууханд гал түлсэн байгаа. Ийшээ хүн ирэхгүй" гэж шивгэнэж байв. Зарц бичгийн гэрийн үдийг цэлийтэл нээж өг. "Одоо миний хажууд энэ хүүхний ямар байхыг харъя. Яг хаалганы өдөөс харсан тол өлгөөстэй байгаа" гэж Гари бодлоо. Хоёул дотогш оров. Яасан ч ихтэй юм бэ? Толинд Гари өөрөө ганцаараа харагдаад хажууд нь хүн алга. Гагцхүү зарц хаалга хааж байгаа нь харагдлаа. Гайхаж мэлэрсэн Гариг ямар нэг юм санаж завдаагүй байтал хамт явах хүүхэн нь түүнийг намхан будингийн дэргэд хөтлөн авчиж энэ өрөөнд бишгүүдээ олон орж ирж байсан юм шиг гарынхаа дор зөөлөн дээр ивж суугаад
нахилдсан уян хөдөлгөөнөөр ягаан манан шигтгээтэй сүлбээр зүгээ авч торон сүлжмэл унжилгаа авч хаяв. Симхий торон сүлжмэлийн цаанаас үзэсгэлэнтэй сайхан харагдаж байсан бол одоо бүр илүү үзэсгэлэн төгс харагдлаа. Гари энэ хорвоогийн юм бүхнийг умартаж орхиод буудан дээрээс хевсэн дээр хүүхний хөл дунаж диваны бариул дээр толгоогоо тавив. Хүүхэн дээрээс нь тонгоолоо. Лавандын тархи дүүрүүлсэн үнэр анхилж бие нь үгээр хэлхийн аргагүй аятайхан тавирын султайхыг Гари мэдэрч нүд нь өөрөө ирэхгүй анилдаад иржээ. Хүүхний хурц цумстай цэв хүйтэн гар цамцны товчийг тайлах гэж тэмтчиж байгааг зүүдэлж байгаа юм биш байгаа гэж бүр түүрхэн ухаарав. Гинт таалга их чимээтэй онгойв. Райт Джеймс хоёр зарцын хорц саатуулахыг эс гайхран бичгийн гэрт орж ирсэн нь тэр байжээ. Хүүхэн толгоогоо өргөж хорсон хилэгнэж үзэн ятсан нүдээр хоёр залуу хэсэг ширтснээ өндив. Гари хевсэн дээр сулдаан өнөв. Хэдийн ухаан алдсан байжээ. Райт танихгүй хүүхэн рүү ухсгийн барьж авах гэтэл хожимджээ. Хүүхэн хаалганы тэнд очиж хөшигний заагуур далд оров. Хоёр найз зарц нарыг дуудалгүй гэрэл асааж унтлагын өрөө хувцслах өрөөгөөр ирээд олсонгүй. Бүх хаалгыг хааж дотроос нь түгтсэн байлаа. Гариг буудан дээр өргөж тавиад ухаан оруулав. Ам ангаймагц үзэсгэлэн түүхнийг асуулаа. Райт түүнийг эндүрч байна. Танхимыг бөхчм агаарт бахардаж байгаад энд ирж муурч унсан байна гэж үнэмшүүлэхийг хичээв. За болдоо. Би бүгдийг тодхон санаж байна. Тэр хүүхэн энд байсан. Тохиолдсон дэрний энэ. Тохой мөр хонхорхой нь энэ байж байна гэснээ түргэн тонгойж шал дээрээс нэг юм аваад ягаан манан шигтгээтэй сүлбээр зүг үзүүлж энэ юу вэ? Та нар одоо ч гэсэн тэр хүүхнийг байгаагүй гэж мэлцэх үү? Та нар ямар санаатай улс вэ гэж дуу алдахдаа нүдний харцанд ихэд хардаж чөтөрхсөн байдал илрэв. Болдоо Гари минь. Яах ч нэнэв гэж Райт гайхан дуурав. Бид хоёр дотгошоо орж ирээд тэр хүүхэн миний хажуу зогсож байсан атал толинд хүүхний дүрс харагдахгүй байсан нь л хачи юм да гэж Гари өгүүлв. Джеймс энэ үгийг дуулаад давхин зочиж Райтийн өдөөс бүлтийн харав. Энэ бүхний учрыг дараа олцгоё. Одоо зочин гişтийг зөнд нь орхиж болохгүй. Очицгоох хэрэгтэй байна гэж Ахмадыг зөв үг хэлэхэд Гари дуулууртай босож гурвал бичгийн гэрээс гарав. Джеймс Ахмадыг сувдаа авч энэ намтар нэг л зөвөн санагдаад байна. Цаана нь нэг жиг байх шиг. Бас би энэ хүүхнийг урд нэг харах нь ослгүй харсан боловч хаана харснаа бодоод санахгүй байна гэж шивгнээд хэсэг дуугүй байснаа. Чи нэг хачи юм ажигласан уу? Гари унтлахын өрөөнд орны толгой хөл хоёрт нууц тарнийн тэмдэг байдгийг чи харсан уу гэж асуусанд. Нууц тарнийн тэмдэгэ? Эхмэл үсгтээ 5 хошуу тэмдгийг хэлж байна уу? Дунд зууны үе тийм тэмдгийг нэрээ ад зэтгэрийг айлган зайлуулах нууц тарны үдстэй гэж үздэг байсан юм билээ. Гэхдээ тийм л дээ гэж Джеймс батлав. Гари өөрөө орныхоо хөл толгойд тийм тэмдэг хийлгсэн юм болов? Орны хуучин зургийн загвар маягт таарахгүй дээрээс нь зурсан байхыг би сайн харсан. Үүнд гойдын юм алга. Шилтгэний хуучин эзэн нь яагаад ч юм нуус тарны тэмдэг дуртай байсан бололтой. Гари өв залгамжилж авсан эд юмсдэр тийм тэмдэг олон дайралтаж байсан. Цэвэр алтаар хийж очир эрдэнэ шигтгсэн нуус тарны тэмдэгтэй алтан осор байхыг би үзсэн. Маш уран хийстэй эд байна үлээ. Гари түүнийг бусад юмны дотроос илүү сайхан санагдж байна. Өөрөө үргэлж дуртайя зүүж явах болно гэж хэлж байсан. Райта надад өнөө оройдоо багтааж чамтай ярих чухал юм байна гэж Джеймсийг өгүүлэхэд. За тэгье. Зочдыг явуулчаад явъя. Хараач. Чам дээр Испани хүүхэн ирж явна гэсэнд. За тэр ч юм бай. Түүнтэй сэтгэнэж байх цаг биш гэж Джеймс бөвтнө. Бүх танхим наргаа наадам өрнөж, огт ажиг сэжиг аваагүй зочид урдын адил бүжиглэж, архитаж, найлан хайлцаж байлаа. Гагцгүй гэрийн эзний царай бараажээ.
Хөөхөн хүүхэн тачаангүй хүслийн гал гялалцсан нүдээр ширтэж, шүүр салдаж, ая тал засан, нүүр шагнан инээмсэглэх авч гэрээ эзэн тоож анхаарах янзгүй. Гари танхимуудаар өгдөөгүй хэрэн хэсэж явлаа. Цэнхэр уцтай үзэсгэлэнт хүүхэн гинэгт үзэгдсэн шигээ гинэгт халга болохдоо гэрээ эзний сэтгэлийн бясаланг аван хайлан оджээ. Джеймс ч гэсэн хүүхэнтэй сэдгэнэх дургүй болсон шиг. Хэдийгээр жижигхэн Испани хүүхэнтэйгээ сугталцсан явах боловч өөр юм бодож, өөр зүйлд санаа зовж байгаа бололтой. Испани хүүхэн залуу ирээ сэтгэлийг яаж эргүүлэх аргаа олж ядан цэцэрлэгт орцгоё гэж гуйв. Хоёул гарлаа. Цэцэрлэгийг сайхан гэрэлтүүлсэн байх боловч нэлээд зэврэн хүн цөөн байв. Гангийн тэнд очвол хөндийг сарны гэрэлгийг үлж тэртээ дор нуурын ус толиорон байв. Хачи юм да. Тэнгэр сэлмэг байхад хадны дээгүүр зурвас манан суунаглаж байна гэж Испани хүүхэн хэлв. Үнэхээр уулын дунд тавиас гэрэл цагаан манан баганлан хөрч улам дээш мөлхсөөр хажуугийн бутан дунд орж замхарчээ. Испани хүүхэн Джеймсэд наалдаж "Хэрэг би тантай хамт яваагүй бол энэ манангаас айх юм байна. Дотор нь нэг юм байх шиг" гэж сэтгэл уяран өгүүлв. Хүүхний үгийг үнэн гэж нотлох гэсэн юм шиг бутан дотроос цагаан уцтай хүүхэн гарч ирээд шилтгэн тийш хөнгөн алхлан одов. Джеймс Испани хүүхнээ чирэг шахан тэр хүүхний араас дагав. Өнөөдрийн багт наадам дээр энэ хүүхнийг хараагүй шиг санах юм. Өнөөхөөс дутхгүй үзэсгэлэнтэй сайхан хүүхэн байна гэж Джеймс бодлоо. Цагаан уцтыг танхимд ороход тэр даруй залуу ирчүүл тойрон бүчиж бүжигт урцгав. Үйл аятаа сэргэнэх нимгэн цагаан хувцастай хүүхэн алтан шаргал үсээ мөрөн дээгүүрээ сул асгаж үхмэл сарааны цэцгийн ирэхээр торгоожээ. Нүрээ цагаан шаагаар халахлж гагцгүй том цэнхэр нүд нь хүн бүхнийг инхри ялдам ширтгэж. Цагаан хувцас хүүхэн олны сэтгэлийг татжээ. Словак хүн болж хувцалсан морин цэргийн дарга Бизэ гэдэг залуу тэр хүүхнийг бусдаас илүү хоргоож хаа явсан газар нь сүүдэр шиг дагаж байлаа. Хүүхэн өөрөө ч залуу даргыг илүү таашааж байх бололтой. Тийнхүү бусад ирчүүд уван цуван холдсаар Словакэр цагаан хувцас хүүхэн хоёрыг мөрөөр нь орхив. 5. Тарж эхэллээ. Гари шатны дээр зогсоод баярлаж талархснаа илэрхийлж салхын ёст хийж байлаа. Бага хэдийн авчээ. Танхимууд баг багаар хоосорч гэрэл унтарлаа. Хяа болж хувцалсан залуу ир өрөө тасалгаагаар гүйж Словак хүний байдлаар задгай цагтаа халахар цагаан цомц өмссөн миний найз цэргийн дарга Визэг үдсэн харсан хүн байна уу гэж сургалж байлаа. Тэр хаа нэгэнд гэрлийг унтраасан танхимуудаар дахин гүйж Визэг ирээд олсонгүй. Өвлийн цэцэрлэгт амаргалж байгаа бидтэй гэсэн бодол найзын толгой төрж тийшээ яран одлоо. Өвлийн цэцэрлэгийн бүх гэрлийг унтрааж гагцгүй асар том шилэн толиор сарны гэрэл тусчээ. Нөлөөтөө цонхоор туссан сарны сарнмал бүдэг гэрэлд цэцэрлэгийн доторх юмс үлгэрийн орны шиг жигтэй хачин хэлбэрийг олж дал модны навч сонинхээ угал зүүсгэж хар кактус аимшигт мангас шиг лүглийж оронг мод одоохон бариад авах гэж байгаа юм шиг навчин савраа сар байна. Тэнд цаад буланд том модны сүүдэр дор симхий цагаан бошинд дэлгсэн юм шиг цайвалзаж энд цонхноос элсэн дээгүүр ус урсаж байгаа юм шиг цагаан зурвас зурайжээ. Визэ чи энд байна уу гэж хяа дуудав. Хариу чимээгүй. Пөх яасан ч ихтэй зэврүүн байх юм бэ гэж хяа бодов. Үнэхээр харанхуй булангийн тэндээс цаад талын онгорхой цонх руу зурвас цагаан манан хөвж байв. Зурвас манан салхин цайвалзсан сарны гэрэл дүрс хэлбэрээ хачин өөрчилж алтан шаргал үстэй цэнхэр нүдтэй хүүхэн харагдаг шиг болоод цонхоор хийсэн гарч одов. Визэ гэж хяа дахин дуудлаа. Төрөвчийн том модны дороос яологнох дуу сонсогдов. Түрүүнд эмэгтэй хүний цагаан бошин згэж хяагийн харсан нь Словакийн цагаан хувцас байсан юмсанч. Визэ шал дээр хөвтөд эмзэглэн явж байлаа. Чи яагаа вэ гэсэнд хариу дуурсангүй. Хяа хэртгийн ээж туслахын ирэхэд тасалгаанаас гүйж гараад доктор Вэс Райт хоёрыг хэдэн зарцтай дагуулan эргэж ирэв.
Визээг өндийлгэж цэцэрлэгийн мандан дээр суулгалаа. Царай нь хувхай цайж тамиргүй болжээ. Найзаагаа халамж санаа тавин асуухад эхлээд дуугүй байснаа дараа нь үлгэр шиг хачи юм ярив. Арх их ууж ядартлаа бүжиглээд цагаан хувцас хүүхэнтэй хамт өвлийн цэцэрлэгт амархаар очисон юм санаж. Тэнд очиод хүүхэнд хайр дурлалаа илэрхийлэн хэлсэнд хүүхэн үнсүүлэхийг зөвшөөрч шаан бүрхүүлээ авсан гин. Визээг дээрээсээ тонгооход хүүхэн өөдөөс нь залуу өрийн нүдийг нэг хачин ширтгэд ихэд сандран хөдөлж чадахгүй хөшиж орхисон байна. Хүүхэн залуу өрийн толгойг идэлгэж хоолойг нь хазжээ. Гэсэн ч өвдөөгүй. Харин ч урд өмнө үзээгүй таатай сайхан болсон гин. Визээ найзаараа төшүүлэн босож салхын ёс хийж мэхийн ёслоод хот орхоор явлаа. Энэ залуу яггүй сайн балгаж авчээ гэж доктор нарган болгов. Сүүлчийн морин тэрэг шилтгэнээс явх үед дорн зүгээс нарны анхны туяа цасарч эхэллээ. Бүгдээр ихэд алжаасан тул нэгэн цагийн дараа шилтгээнийхэн нойрсож байгаа гоо хотны үлгэрт гардаг шиг бүх унтцгааж байлаа. Райттай одоо даруйхан чухал юм ярина гэж байсан Джеймс ч тэр, Райт өөрөө ч тэр мөн сайхан орхирч байлаа. Та бүхэндээ ороолон зохиолоо үргэлжлүүлэн хүргэлээ. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк, шеэр бас subscribe хийгээрэй. Баярлалаа. Walking down a lonely road, winds of change have caught my soul. Silent whispers, shadows grow.